J.R.R. Tolkien-ийн дундад газрын түүхийг ерөнхийдөө 5 хэсэгт хувааж болно. Энэхүү бичлэгдээр ертөнцийн үүсэл болон хүн, эльф, дварф зэрэг үндэстэн төрлүүдийн тухай товч ярив. ертөнц үүсээс өмнө цор ганц эрүү буюу эльф хэлээр Илуватар гэх бурхан байсан ба тэр өөрийн бодлоос Эйнү гэх сүнснүүдийг бүтээсэн. Тэд хөгжим тоглодог байсан бөгөөд уг хөгжим дэлхийн ертөнцийг бүтээх учиртай ээжээ. Ганцхан эрүү бурхан л биетийг ам оруулж өөрийн ухамсар болон сүнстэй болгох хүчтэй байсан. Үүнийг Flame Imperishable, Secret Fire гэж нэрлэдэг бөгөөд бурхан үүнийг хоосон огторгуйч хатааж улмаар ертөнц үүсжээ. Энэхүү ертөнцид эрүүгийн хүүхдүүд болох эльфүүд ба хүмүүс аж төрөх ёстой байсан бөгөөд 14 Эйнүүд тэдэнд зориулж дэлхийн ертөнцийг бэлтгэр ирсэн байдаг. Эдгээр ертөнцээр ирсэн Эйнүүнуудыг нийтэд нь Вала гэж нэрлэвэлсэн. 7 эрэгтэй 7 эмэгтэй Вала байсан ба тэд хэдий хүмүүс шиг төрмөл бие мах бодгооч темпор буюу цаанаас өгөгдсөн зан арашинтай үүгээрээ эмэгтэй эрэгтэй гэж ялгагддаг байсан байна. Тэд хөсөн хэлбэртэй шилжиж чаддаг бөгөөд ихэвчлэн эрүү бурхны хүүхдүүд шиг хүн хэлбэртэй оршдог байсан. Энэ 14 дээр нэмж ирсэн нэгэн Вала бол Мелкор. Түүнийг Моргот буюу харанхуй дайсамч гэж нэрлэдэг. Тэрээр Сауроноос өмнөх анхны харанхуй эзэн юм. Мелкорын тухай ертөнц үүсгээс өмнө гардаг. Эйнүү дундаас хамгийн хүчтэй тэрээр бурхны эсрэг өөрийн хөгжмийг тоглож, нууц галыг хайж өөртөө авахыг хүсэж байсан нэгэн. Эрүү бурхан түүнийг зогсоогоогүй ч өөрийн нэгэн хэсэг болохыг сануулдаг. Валануудад үйлчлэхээр ирсэн Эйнүүнуудыг Майя гэдэг байсан. Саурон анх Ауле гэж дархан Валагийн туслах байсан бөгөөд Мелкор түүнийг өөртөө оруулсан байдаг. Ингээд тэр 1-р эртний сүлд эзнийхээ уналтын дараа өөрөө харанхуй эзэн болсон билээ. Wizard буюу Истари 5 шидтэй Майягийн зэрэглэлд багтана. Балрогууд нь мөн Майя ба тэднийг Мелкор урд татаж ийм болгосон гэдэг. Ийм учраас Касадумын гүүрэн дээр Гандалф ганцаараа Балрогийг зогсоож дийлсэн байна. Бурхан том хүүхдэд болох эльфүүдэд үхэлшгүй мөнх насыг хайрлаж, бага хүүхдэд болох хүмүүст үхлийг бэлгэлжээ. Мөнх наснууд болох эльф Майя Вала нарын сүнс ертөнцийн төгсгөл хүртэл орших учиртай. Харин хүмүүсийн сүнс хэний ч мэдэхгүй газар руу явж ертөнцөөс чөлөөлөгддөг гэдэг. Ауле Вала эльфүүдийг төрхөөс өмнө тэсэж адан өөрийн төрлийг бүтээсэн дварфууд юм. Энэ нь эрүүгийн талаас гажсан үйл байсан тул дварфуудад анхандаа өөрийн гэсэн ухамсар буюу сүнс байгаагүй. Эрүү үүний талаар мэдээд Аулетай уулзахад тэр бурууга хүлээж өөрийн бүтээл болох дварфуудын 7 эцгийг хөнөөх гэхэд эрүү өрөвдөж тэднийг ам оруулжээ. Ингэсэн даруй дварфууд гинэт өөрсдийнхөө өмнөөс өршөөл ирж эхэлсэн байна. Эрүү тэднийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч Аулед эльфүүдийг эртэл дварфуудыг ил гаргалгүй газар доор унтуулахыг тушаасан. Тэднийг бүтээх үед Мелкорын эсрэг дайн эхэлчихсэн байсан тул Аулед тэднийг бие мах бод болон сэтгэлийн хувьд хүчтэй байхаар бүтээжээ. 2-р эрдэнэ Саурон дварфуудад 7 бөгжийг өгөхөд тэд хүмүүс шиг түүний иргэшэлд ороогүй үүнтэй холбоотой. Аулегийн эхнэр Явана ертөнц дээрх бүх урамлалыг ургуулж тэднийг хамгаалахын тулд эрөөд хүсэлт тавьж энэ төдийг бүтээсэн. Валануудын хаан Мануйг бүрэгдүүдийг бүтээсэн бөгөөд тэд Мануйд хүчин зүтгэж 1-р эртнээс ахуулаад олон дайн тусалж байсан. Бүрэгдүүд нь өөрийн ухамсартай нэгэн төрөл юм. Оркуудын гарал үүслийг зохиолж олон янзаар бичсэн ч өөрөө аль нэг дээр нь баттай тогтоогүй юм. Түүний хүү Кристофер Толкин бичвэрүүдийг эмэгтэйж Силмариллиан номыг гаргахдаа зарим эльфүүдийг Мелкор хулгайлж бие болон сүнсний хувьд тарчлаан зовоож анх оркуудыг гаргаж авсан гэсэн хувилбараар бичсэн. Хоббитууд нь эльф болон дварфуудаас илүү хүмүүстэй ойр төрөл юм. Тэдний тодорхой гарал үүсэл аль дээр мартагдсан гэдэг. 2-р эртний ихээр Мелкор эсрэг байлцсан зарим хүмүүсийг Вала нар шагнаж, Númenor гэх Middle-earth болон Байлан нарын дунд газар нутаг гаргаж өвөн амьдруулсан. Мөн насыг нь уртсгаж ойролцоогоор 400 насалдаг болгосон байна. Гэвч анхнаасаа өөхөх тавилантай хүмүүст бол үхшгүй газар болох Байлан нар руу орж болохгүй гэсэн хориг тавигдсан. 2000 жилийн турш Númenorчуудын амьдрал цэцгэлсэн ч цаг явах тусам үхлээс айж эльфүүдтэй барьцаж эхэлсэн. Эцэст нь Саурон сүүлийн хааны зөвлөх болж түүнийг мэхэлснээр Númenorод Байлан нар руу явж хоргийг эвдсэн байна. Энэ үед эрүү бурхан Númenorуудыг газар тань жигүүлсэн гэдэг. Энэ үед Байлан нар тусгаарлагдаж дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болсон байдаг. The Faithful гэж нэрлэгдэх зарим Númenorууд анхнаасаа Валануудад үнэнч байж хааны шийдвэрийг эсэргүүцэж байсан ба тэд амьд үлдэж чаджээ. Элендил болон түүний хоёр хүү Исилдур Анариан бусдыгаа удирдах дундад газарт ирж Гондор болон Арнор гэх улсуудыг байгуулсан.
Харин Арагорн Númenor Isildur хааны удмын хүн тул бөгчний эзний үед 87 настай ч залуу хэвээр харагддаг. Дайны дараа Арагорн хаан болж Арнор Гондор улсуудыг амжилттай захирч 4-р эртний 120 онд 210 наснда өөрөө явах цаг болсон гэж үзээд таалт өгсөн байдаг.